манай Амгаланбаатар гишүүнч бас их сонин содын юм сэтгэдэг хүн шүү дээ. Тийм ээ. Дөргөн нуурын одоо залуучуудын уулзалт гээл нэг юм хийлээ. За дээрээс нь тэгэл одоо нэг хүний 3 наадан билүү, 3 хүний 1 наадан билүү. За тэгээ бүр бодсон санснаа хууль болгох гээд ингэ яваад идэх хүн шүү дээ. Тэгээ энэ удаа бол арай хэтэрчэн л гэж би хэлэндээ. Тий, энэ шүлхийн өвчнийг одоо гаргахгүй төлөө л энэ бүхэл бүтэн систем ажиллаж байгаа шүү дээ. Энэ одоо би бол одоо Баян Улгийн Ховд аймагт очиж ажилласан. Тэр үеэр бол тэнд ч одоо 1000 гаруй төрийн албаа хаагч нар 24 цагаар л одоо энэ өвчнийг дэгдээчихгүй юмсан, гаргачихгүй юмсан гэл ингээл Монголын мал эмнэлгийн салбар тэр чигээрэл өвчнөтэй газар нь тэд нэр тэмцэж гэн өвчнгүү газар нь гаргачихгүй юмсан гэл ингээл хичээж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ийм одоо асуудлыг хамар дор хагархаа гэдэг шиг ийм замбраагүй, баримтгүй ямар зоригтой нь мэддэхгүй ийм утгагүй юмыг бас төрд ажиллаж исэн, өөрөө анхан шатанд ажиллаж исэн хүн иймэрхүү юм яриа сууж байгаад бол би гайхаад өнгөрсөн. Үндэ хэлэгч үг болдоогүй.